Кинон таалагдаад жүжиг нь алмайруулаач номоо нээхээр уйдж өгөх шахны. Энэ гурав яагаад юм өөр юм бол? Анна Каренина киног эсвэл жүжигийг нь үзээд номыг нь уншихаар сонирхож байгаа хүмүүс байвал анхаарлаа нааш хандуулаарай. Энэ 900 хуудастай тоосхыг уншихаас өмнө надад анхааруулах хэдэн зүйл байна. 2012 онд гарсан Жорайт найруулагчтай Анна Каренина киног мэдгүй өнцөөхөн бах. Уг кинон дээр Анна Каренина болон Алексей Вронский хоёрын дундах таталцал хийм үүсэж байгаагаас эхлээд дурлалын явцдаа яаж тогтолж байгаа, яаж баярлж байгаа, яаж гуниглж байгаа тэр бүх нарийн торгон мэдрэмжүүдийг дүвийлгэж харуулдаг. Харин бусад дөрвүүд үйл явдлууд нь нэмэлтээр туслах үүрэгтэй юм шиг харсан байдаг. Гэтэ мэдээж ийм зузаан романаас яаж бүгдийг нь оруулах вүлээ? Боломжгүй, тийм болохоор найруулагчийн өнцгөөс тэгж буусан баг. Харин киног нь үзээд надад маш олон асуултууд үлдсэн. Жишээлбэл Анна зүгээр л яагаад нөхрөөсөө салчиж болоогүй юм бол Вронский Аннад үнэхээр хайртай байсан уу? Аннагийн хардалт хэр үнэмшилтэй, үндэслэлтэй байсан бэ? Тэр хоёрын дундаас төрсөн охиныг хэн нүсгэж исэн юм бол? Аннаг амиа орсны дараа түүний ойр дотныхонд юу тохиолдсон юм бол? Тиймээс эдгээр асуултуудад хариулт олох гээд номыг нь 4 сарын өмнө худалдаж аваад эхлүүлсэн. Гэхдээ эхний 200 хуудсыг нь л уншсан. Цаашаа ингээд гацаад уншмааргүй санагдаад уйдаад ерөөсөө явж өгөхгүй байгаа. Тэгэд энийхээ учрыг би бодож байгаад олсон л доо. Тэрийг ярьж үе. Тэгээд номоо унших эрч нэлийн буурцсан байж ах үед 2 сарын өмнө Улсын драмын Эрдмийн театр дээр Анна Каренина гэж жүжиг тавигдсан. Тэрийг очиж үзье. Хожимын хүчээр буйхалж, хоёулаа хайж, зоохгүй юм шүү. Тэгэд энэ жүжигээс надад ингээ 3 зүйл сэтгэлд айгуу тодголцсон. Тэрийг ярьж үе. Нэгдүгээрт роман дээр Анна болон Вронский, Левин болон Кэти гэсэн хоёр шугам ингээ зэрэг параллел шугамар үйл явдал нь хөгжиж явдаг. Кино болон дэлгэцийн бүтээлүүд дээр Левин, Кэти хоёрыг ингээ орхитуулсан байдаг. Харин драмын театрын жүжигэн дээр Левин, Кэти хоёрын шугамыг яг ижил хэмжээнд үзүүлээд авч явсан. Тэгэхээр таалагдсан. Левин, Кэти хоёр мөсөн гулгуурын талбай дээр хамт гулгадаг нэг хөөрхий хэсэг байдаг. Айгуу романтик. Энд харуул. Энд дээр ингээ зургийг наацсан байна. Энд дээр юу гэдэг вэ гэхээр Левин, Кэти дээр Москвад очоод гэрлэх саналт явах гээд очсон бах та. Энэ хоёр мөсөн гулгуур дээр хаалт байхгүй юу? Кэтийн сайн гулгаж чадахгүй, Левин болохоор мөсөн дээр амар мунд гулгадаг. Кэти Левинг сугдаад явж байхдаа Левинд таны ингээд түшчихээр би өөртөө үнээр итгэлтэй болж байна гэд хэлдэг байхгүй. Энэ хэсгийг ингээд амар хөөрхөн хэсэг гэж би бодчихсон. Тэгсэн чинь яг жүжигэн дээр энэ хэсгийг харуулахгүй ч гэсэн сүүлд нь яриан дунд нь ингээд хавчуулаад өгсөн бүр үнэхээр хөөрхөн байсан. За хоёрт нэг биш 2 Аннаг тоглуулсан байсан. Үнэхээр гоё шийд болсон байсан. Нэг нь бодитонц дээр 20-од насны Анна, залуу Анна. Нөгөө нь Аннагийн дотор байдаг хөвшин, амьдралын ухаантай, буур суурьтай Аннагийн дотоод сэтгэл. За энэ хоёр Анна маань толинд хараад өд тусаараад ярилцдаг. Зэрэгцээ сууж агаад ярилцдаг. Ер нь бол Аннагийн дотоод дуу хоолойг шууд харуулдаг ийм хэсгүүд байдаг. Зарим хүмүүс тэр Анна Каренина бол өөрийн толгойгүй мангар өөрийн гэсэн бодлого үдэргээд сонь бичсэн байсан. Гэтэ тэр хүмүүс энэ жүжиг үзэх юм бол ойлгох бах. Анна гэдэг дүр маань өөрийнхөө дотоод дуу хоолойтой ярилцдаг. Би зөв юм хийгээд байна уу? Би зөв замаараа яваад байна уу? Миний амьдрал юу хаашаа яваад байна гэж эргэлцдэг, өөртөө маргалддаг, өөртөө ярилцаж чаддаг тийм дүр байгаа гэдгийг олж мэдэх баха. За 3 дахь хамгийн таалагдсан зүйл гэх юм бол жүжигийн сүүл хэсэг рүү гардаг. Анна Вронский хоёр маань аль хэдийн охин төрсөн, хамтдаа амьдраад эхэлсэн. Тэр үед нь гол дүрийн хоёр жүжигчин маань ийм хар савхитай
гардаг. Тэр үед яг юу санагдсан бэ гэхээр үзэгчдийн суудал дээрээс тайз руу хараад одоо цагаас өнгөрсөн цаг руу толдож харж байгаа юм шиг санагдчихсэн бол жүжигчд нь орчин үеийн хувцас өмсөд гараад ирэхлээр үзэгчдийн суудал тайз хоёрын голд байсан тэр нэг хаалт нурж унаад ингээ одоо болон өнгөрсөн цаг гэдгийг ялгаж исэн тэр нэг зааг нь нурж унаад яг тэр тайзан дээр болж исэн 19-р зууны үйл явдлууд яг одоо болж байгаа юм шиг тийм мэдрэмжийг гинт төрүүлсэн. Тэгээд яг одоо цагт болж байгаа юм шиг мэдрэмж өгсөн яг юу бодогдуулж исэн бэ гэхээр яг тайзан дээр байгаа шиг Анна, тайзан дээр байгаа шиг Роски хоёр бидний яг хажууханд амьдрчил байгаа. Нийгмээрээ дарамтлаад, гадуурхаад, шахсан Аннагийн дөрүүд сошиал дээр байж л байгаа. Инхээр эндээс яг юу ойлгох вэ гэхээр энэ жүжиг бидний дотор болоод байгаа юм бол би энэ жүжигийн яг аль дүрн юм бол би арай энэ Бетсигийн хүрээлд орцсон аль нэг Аннаг ингэ гадуурхаж байгаа юм биш үү? Бодж үзэх хэрэгтэй тий. Яг ийм бодол төрүүлсэн үнэхээр таалагдсан. За жүжигээс ийм сэтгэл төрсэн байна. Одоо ном руугаа буцаж оръё. За хичнээн киног энэ жүжиг нь үзээд таалагдаад романыг нь уншихаас өмнө анхаарах хэрэгтэй хэдэн зүйл байна. Нэгт кино болон жүжиг дэлгэцийн бүтээл дээр Анна Вронски хоёрын хайр сэтгэл тэр дунд үүсэж байгаа романтик зүйлийг маш их харуулдаг бол номон дээр тийм юм үнэхээр бага шүү гэж хэлмээр байна. Одоо үйл явдлаар зураг наацлаа л та. За одоо энэ Анна Вронски хоёр анх галт тэрний бодол дээр уулзж байгаа хэсгийг за 60 дугаар хуудаснаас тэр хоёрын романс эхэллээ гэж бодох юм бол 151 дугаар хуудас дээр ирээд бүх романс дууссан. За чар хүрэхгүй 50-аад хуудсан дотор тэр хоёрын бүх романс ингээ яваад дууссан, бүр унтаад дууссан. Ингээд жил өнгөрцөн. Тэ? Бүцүүл дууссан. Ингээ ярьж байгаа байхгүй. Тэгэхээр гоё романтик зүйл уншаа, хайр дурлалын сэдвтэй зүйл уншаа гэж бодож байгаа юм байх юм бол энэ дээр ерөөсөө таныг баярлуулахаар, огтлуулахаар гоё хайр дурлалын хэсэг ерөөсөө баг байхгүй гэж хэлж үлдэх болно. Эсвэргээрээ Толстойгоо юун дээр төвлөрсөн бэ гэхээр за ийм үйл явдал болсон юм байна. Дүр болгон дотроо яг ямар юм мэдэрсэн, юу бодож ирсэн, тэр дүр дотроо ямар философитой юм. Тэгээд тэдний үйлдэл үнэхээр ёс зүйтэй юм уу, үгүй юм уу? Тэгээд амьдралын утга учир чи яг юу юм гээд маш гүнзгий утга учиртай зүйлс уншихад бэлэн бол зөвлөж байна. Хоёр дахь анхааруулах зүйл нь энэ номон дээр Левиний толгой доторх бодлууд, хөдөө тариалан чи аж ахуй амьдралын тухай бүр маш их гардаг. Романы гол дүрчин баг Анна Каренина биш, Левин юм биш үү гэмээр. Тэгэхээр энэ номыг уншаад Аннагийн тухай голдуу биш, Левингийн тухай хвчлэн уншин шүү гэдэгтээ бэлтгэлтэй байгаарэ. За 3 дахь анхааруулах зүйл нь болохоор хэрвээ Лев Николаевич Толстой зохиолчийг анх уншиж байгаа, анх танилцж байгаа бол ер нь ийм зузаан бүтээлээс нь эхлэхгүй байвал зүгээр юм байна лээ. Миний хувьд энэ Анна Каренинагаас эхэлж уншсан л та. Тэгээд дундаас нь ойлгоод за эхлээд ядаж их хэл дээр унших хэрэгтэй байна. Арай богинохон бүтээлүүдийг нь унших хэрэгтэй байна гэж бодоод энэ Иван Ильичийн үхлийг уншсан. Бүр үнэхээр таалагдсан. Ийм жижигхэн ном 100 хуудастай. Тэгэд энэ номыг би бүр сарын хугацаанд 3 удаа уншсан. Маш их тэмдэглэл хийсэн. Энэ номны тухай дараа ярьж өгнө. За бас Грицерийн санаатыг авсан байгаа. Ойр хугацаанд уншина. Тэгээд анх удаа энэ зохиолчтой танилцж байгаа бол өөр богино бүтээлүүдийг нь уншаад за бичлэгийн хэв маяг нь дурддагж байгаа сэдвүүд нь ярьж байгаа бичигдсэн байгаа зүйлс нь надад хэрэг таалагч чинь хэр наалдж чинь гэдгийг нэг анзаарчих хэрэгтэй юм шиг санагцсан. За тэгээд эцэст нь хэлэхэд дэлхийн сод туйрал бүтээлийг энэ надад таалагч чинь таалагдахгүй байна гэж хэлэх их байхгүй бах надад. Тэгэхээр хэрвээ би энийг үнэхээр удахгүйгээр сонирхож таашааж уншиж чадахгүй байгаа бол энэ уншигчийн буруу. Уншигч өөрөө хангалттай хэмжээний бэлтгэлгүй, мэдлэггүй байх юм бол мэдээж сод туйрал бүтээлийг ойлгохгүй байх нь ойлгомжтой. За тэгэж бодоод өөрийгөө энэ зохиолд үнэхээр гологдсон юм байна.
гологдож байгаа юм байна гэж бодоод өөрийгөө ингээ бэлтэж байгаа. Тэгээд өөрийгөө бэлтэх гээд бас ийм ном авсан. Энэ тоосыг ойлгохгүй байгаа над шиг хүмүүс зориулаад. За энэ зохиол яаж бүтсэн, ямар түүхтэй гэх мэтлэн зохиолчийн тухай, амьдралын тухай, дэлгэцүүдийн бүтээлүүдийн тухай гэдэг ер нь бол энийг уншихад зориулсан газрын зургал гэж ойлгож болох юм билээ. Тэгээд интернетийн хэлж байгаагаар бол энэ Анна Каренинагийн Үнэн түүх гэдэг ном судалгааны ажил шиг уншихад хэцүү биш. Хэрнээ мөрдөгчийн тэмдэглэл шиг маш сонирхолтой бичигдсэн. Тиймээс Толстойг сонирхоод судалж байгаа, унших гад төрөлдөж байгаа хүмүүс байх юм бол уншаарай гэж зөвлөсөн байсан. За тэгэхээр энийг уншин, энийг уншин, энийг уншсан, энэ дээр бичлэг хийн. За тийм л юм да. Этносыг 26 онд уншина. За баяртай.